Өнөөдрийн ивент тэтгэгчээр 1xBet хамтран ажиллаж байна. Энэ удаагийн ивент тэтгэгчээр 1xBet хамтран ажиллаж байна. Та e-спорт эсвэл спорт үзэх дуртай бол найз нөхдөөрөө багахан бооцоо тавин маш сонирхолтой маягаар үзэх боломжтой боллоо. Та анхны бүртгэлээр Номоза гэсэн промо кодыг ашиглаж доорх линкээр бүртгүүлээд 100% депозитоо үнэгүй аваад найз нөхдөөрөө цагийн хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой боллоо. Сайн байцгаана уу? Номозас Call Crime Daftамарл. Миний өнөөдрийн ярих гэж байгаа алууч нэг болохоор Александр Николаевич Комин гэдэг 1953 оны 4 сарын 15-нд Киро Муживецкий Полянад төрсөн. За тэрээр 8 дугаар анги төгссөн бөгөөд 18 настайдаа бол танхаа эргээр бол анх шоронд орж исэн. Шоронд байх хугацаанд өөрийнхөө мэргэжлийг олсон нь болохоор оёдлын үйлдвэрт оёдлжин хийжсэн. За тэрээр оронгоосоо сулгасныхаа дараа ч гэсэн би ажилчингороо ер нь цаашаа карьер хөөн гэсэн өөрийн гэсэн бодолтой байсан. За тэгээ мөрөөдөл нь болохоор оёдлын том үйлдвэртэй болох, өөрийн гэсэн үйлдвэртэй болох. За яг энэ мөрөөдөл бол ерөөсөө огтхонч хаяхгүй гэж дотор бүр амар бат шийдсэн байсан. Шоронгоос сулгацсныхаа дараа өөрийнхөө хоттой буцаж ирээд яг өөрхийн мэргэжлэр ажиллая гэсэн боловч бол ерөөсөө тэрнийг авах газар ерөөсөө олдоогүй. За тэгээ дандаа цахилгаанчин, мужаан эсвэл жижигхэн барилгууд дээр ажиллах, эсвэл манаачаар ажиллах ч юм уу дандаа тийм өөрийнхөө мэргэжлийн бус ажлуудыг хийгээ явж исэн. За энэ хүү хугацаанд тэрээр шоронд байсан нэг яллагчтай бас таарлаа юм яриад тэрний ингээд ажиллаж байгаа газар руу ингээд орж үзэхэр болсон. Тэр залууг дагаад подол руу орсон байгаа байхгүй юу? Тэгсэн чинь тэн дотор юу ийцэн байсан бэ гэхээр хүмүүсийг хориод албадан ажиллуулж исэн. Тэд нэг тийм яг боолт харьцаж байгаа юм шиг харьцаж байгаа тэрхүү одоо байдлыг нь хараад ямар гоё юм бэ? Би ч гэсэн одоо яг ийм мэдрэмжийг авах юмсан гэдэг ийм сонин бодол тэр хүнд үүссэн байгаа. Тэрнээс ш хүн алах юмсан ч гэдэм үү ерөөсөө тийм бодол ерөөсөө үүсээгүй. Зүгээр л одоо бусдыг жоохон ингээд дээрлэхэж, зодож, тэ захирж байгаа өөрийгөө илүү хүчтэйгээр тэр мэдэрч байгаа тэр мэдрэмжийг авахын тулд би бас нэг иймэрхүү юм бас хийх юмсан гэсэн тийм жижигхэн бодлоос бол энэ бүх зүйл бол эхэлдэг. Сулгасныхаа дараа Комин бол шууд оронгоосоо гараад оёдлын үйлдвэр шууд нэгээл шууд тийм бол боломж бол тухайд ерөөсөө байгаагүй. За нэгдүгürt боломж болцоос гадна нийгмийн асуудал бол энэ маш их байсан. За ингээд яг тэр нийгмийн үед бол тиймэрхүү том юм одоо бүтээн ажиллуулна гэсэн юм бол байгаагүй. Гэхдээ нэг найзтайгаа нийлээд хүнсний ногоо худалдаалдаг тийм бункер нэхэр шийдсэн. За тэр болохоор зэрэг одоо бункер гэдэг нь монголоор одоо зойр гэх юм уу газар одоо ингээд харагдаад юм жижигхэн байшин байж байгаад доошоо нь маш том тийм олон өрөөтэй агуулгах хийж болохоор юу хийж болохоор нэг тийм юу одоо би танарт зургийг нь оруулчих. Энд нь бол ер нь бол хамгийн анх хүнсний ногоогоо одоо худалдаж аваад зоринд хадгалаа. Тэгээд өөрсдөө зарна гэсэн тиймэрхүү бодолтой байсан. Одоо хамтарч ажиллаж байгаа хүн нь болохоор Александр Михеев гэдэг залууга бас адилхан шоронд хамт байж исэн. За адилхан цаг үед суллагдаад гараад ирсэн тийм найз найсан байгаа. За ингээд тэр нь болохоор зүгээр хоёлоо одоо иймэрхүү юм нэ яа одоо хүмүүсийг доороо ажиллуулад хоёлоо бүр яг ингэнэ тэгнэ гэхэд бол нөгөөдөд нь таалагдаад мэдээж хүлэн зөвшөөрсөн. Гисэн хэдий ч гэсэн ирээдүйд шууд хүнсний ногоо тариалах тийм байгууламж барих гад бол нэлээд удсан. За ер нь бол 90-ад оноос эхлээд 95 он хүртэл 5 жилийн хугацаанд бол энэ хүү одоо барилгаа барьж дууссан байгаа. За ингээд энэ хоёр өөртөө доторх бүх юмудаа дохижуулаад өрөөнүүдээ гаргаад тэгээ дуу тусгаарлагчуд хийгээд агааржуулалтын системийг хүртэл өөртөө хийсэн байгаа. Доошоо агааржуулалт, халаалт эдгээр бүх юм ингэ шийдчихгээд аажмаар гэсэн одоо иймэрхүү зүйлээс эхлээд дараа нь оёдлын үйлдвэрээ бас ингэ байгуулнаа гэсэн тиймэрхүү дис дараалттай явах гэжсэн. Энэ Комин гэдэг хүн бол бас хошигнж чаддаг төрлийн хүн байсан. Байнга ууртай биш. Ер нь бол айгүй найз нөхдөйхөө дунд хошигнол ихтэй тийм хүн байсан. За ингээд өөртөөхөө тэрхүү агуулмжийг барьсныхаа дараа хоёлаа ч бараг газар доорх шоронг бүтээчлээ штэ гэд ер нь бол тухайд ингээд маазраад бол өнгөрчихсэн. Ингээд энэ хүү шоронд гэх юм уу өөрсдийнхөө энэ байгууламжид боолууд хэрэгтэй гэж үзээд за ингээд бооллоо хайх ажиллагаагаа эхлээд за нэлээд хэд хоног бол явсан. За ингэж явах хугацаанд 1995 оны 1 сарын 13-нд Комин гадаад тамхилж явах зуртай нэг бүсгүйтэй танилцаад за тэгээ харилцаа яриа өрнүүлсэн байгаа. За түүний нэрээ Вера Талбаева гэдэг. За
Түүнтэй харилцаараа ярьж байхдаа хуучин шинэ оноо тэмдэглэе, шинэ оныг дахиж тэмдэглэе, өнгөрсөн ч гэсэн нөхөө тэмдэглэе гэсэн уриалга доор ингээд хамтдаа уугаад шоуд хоруулдаг. За тэр нь мэдээж нөгөө нэг өөртөөхөө барьсан агуулмж дотроо оруулаад тэр хүүхэнд бол арх өгдөг. Архин дотор нь нэг сонин клонидэнтэй уух хамаар ингээд дайлаад тэр эмэгтэй бол ухаан алдаад унтсан. Мэдээж нойрсуулах юм шиг байгаа. За ингээд нэг сэрсэн чинь өөрөө подолдод түгжигдсэн. Тэгээд ингээд ер нь ямархуу байдалтай ямархуу орчинд сэрсэн бол өөрөө ойлгож байгаа. За тэгээд тэр хүүхнийг албатан тэндээс гарахгүйгээр албатан хүчирхийлээд ажлал харуулдаг. За тэр хүүхэн гол нь юм ойж ерөөсөө чаддаггүй. За тэгээд комент бүх одоо оёдлын процессыг ингээд бүр нэг бүрчлэн зааж өгсөн. Тэрэнд яаж оёох, яаж хувцсны ингээд загвар гаргаад ингээх гэд бүх зүйлийг зааж өгөөд ингэсэн чинь нэг тийм бол бүтэлтэй сайн бол яваагүй. За тэдний хийдэг байсан хувцс нэг юм халаад, унтлагын хувцс ч юм уу нэг тиймэрхүү зүйлүүдийг оёод цааш нь борлуулалтанд гарах байсан. За ингээд комент Верагаас асуусан. За өөр хувцас оёж чаддаг хүн байна уу? Иймэрхүү эмэгтэй олох уу гэдгсэн чинь нэг найз хаан талаар бол ярьж эхэлсэн. Тэгээд надад нэг Татьяна Мельникова гэдэг нэг найз байдаг. Тэгээд тэр найзтайгаа бас ингээд уулзмаар байна. Тэр магадгүй энд ажиллаж магадгүй гэж хэлсэн. За тэгээд түүнийг сонссон комент бол маш ихээр баярлаад. За тэгвэл тэр чинь ингээд гарч хай ямар одоо хаягн дээр бидийн гэрн хааны гэдгсэн чинь за нэг одоо усан онгоцны хажууд бол байдаг. Би бас яг тоошно мэдэхгүй байна гэд хэлсэн. Татьяна Мельниковагийн гэрийг бол олсон. За ингээд олоод түүн дээр ороход бол за өрөөний хамтрагч гээд хажуу рууг нь дахиад нэг төрөлсдөг одоо залуу нь комны найз гэж таарсан Николай гээд. За ингээд тэр хэд бөөн танилуудтайгаа таарсан шинэ хүнийч авсан. За ингээд бол оройн ууж идсэн, найрлсан. Тэр хэд хамтдаа ууж явахдаа нэг зүйлийн талаар бол ярилцсан. За энэ яриа нь болохоор комент бол ерөөс таалагдаагүй. За тухайн үедээ бодохдоо энэ хүн бол хизээч миний төлөө ажиллахаар тийм хүн биш байна. Энээс бол ер нь хурдан салах хэрэгтэй гээд. За ингээд түүнд бол нөгөө колиниттэй архиа бол өгч гисэн байгаа. Түүний бол зүрхэн дийлээгөө мэдээж нас орсон. Түүний цогцыг бол одоо гаргаж хаяа гэхэд Татьяна зөвшөөрөөгүй. Харин Вера зөвшөөрөөд түүний цогцыг дэмжлээд гаргаад одоо Николайгийн бүх юмуудыг ингээд энэ тэнд тавьсан. Яг согтуухан юмаа тараагаад өөрөө халтарж унаад хөлдөөд өгцөн байдалтайгаар тийм харагдах үед ингээд 50 тархсан байна. За мэдээж маргааш нь хүн өгцөн байна. Шинжээч тэр нь цагтаа нар ирнэ. Дутуу үзсэн үү яасан шууд за амар хайрхуудаг. Угаасаа зүрх нь муу байсан юм байна. Тэгэхээр архинаасаа болоод өгцэн гэдэг тийм онш тавиад шууд энэ хэрийг хаацсан. Ямар ч мөрдөх үйл ажиллагаа ерөөсөө явуулаагүйгээр энэ одоо ажиллагааг хаачихсан гэсэн. За ингээд Вера болон Татьяна энэ хоёр хамтдаа амьдрахаар шийдээд тэр одоо зойронд одоо тэр байгууламжинд тэр хоёр хамтарч ажиллаад хамтдаа амьдралаа эхлүүлсэн. За гэвч бол энэ бол үнэхээр тийм таатай нөхцөл орчин бол байгаагүй амьдрахад. Яагаад тэгэхээр харанхуу, бүүдгэр, байнгын газар доор нар үзэхгүй. Тэгээ дээрээс нь 30 одоо өдөрт 32 одоо халаад өмсөх хувцас хий гэж одоо хэлдэг. За ингэж жоохон амжилттай ажиллана гэд. За мэдээж хоёр дахь байгууламжаа барих мөнгө цугларсан. Тэрнгээрээ хоёр дахь байгууламжуудаа эхлүүлсэн явж исэн. За ингэж байхдаа хоёр эмэгтэй хүн бас арай жоохон сул юм байна, хүч сул юм байна. Тэгэхээр эрэгтэйний боолын ажилтнтай болъё гэд бас шийдсэн. Түүний анхны эрэгтэй хоригдол нь бол 37 настай Евгений Шишов гэдэг залуу байсан. За хуучин агарын цэрэг байсан. Амар тийм биерхүү залуу байсан учраас энэ бол мэдээж хүчтэй. Тийм учраас барилгын ажил гэсэн гайгүй хийчих байх гэж бодоод за түүнийг бол ажилд авахар шийддэг. Түүнд санал тавиад хамтдаа арх ууж байхдаа тэр бол би өөрийгөө дөрвдөр зэргийн цахилгаанчаан гэж хэлэхэд бол хамгийн түрүүнд тэгвэл айгүй гоё нэг санаа төрлөө надад тэгвэл нэг юм гар аргаар хийсэн цахилгаан санал хийгээд өгөөч гэж тэр залуугаас гуйгаад тэр ингээд хийж өгсөн байгаа. За шууд тэр оройноо өөрөө суугаад өөрийг нь одоо хүлээд хүчээр хүлээд одоо тэгээд ингээд цахилгаан утсаар гарыг хөлийг нь ороож жагаад за маш өндөр хүчлийн цахилгаангууд өг гэж нөгөө хоёртаа тушаасан. За тэгэхэд бол Татьяна одоо би хийж чадахгүй гэж хэлэхэд бол Вера зөвшөөрөөд одоо тэр цахилгаангуудлыг хүчлийг бол өгсөн байгаа. Ингээд
Евгений Шишов бол газар дээрээ шууд насварсан. За ингээд түүний бас цогцыг бол Вера гаргалцсан. Ингээд ай мод руу түүний цогцыг тэр хоёр хамтдаа болсныхаа дараа за тэр хоёр охин одоо тэр хоёр хүүхэн ярилцсан байгаа юм л да. За хоёлоо ер нь өөрсдөө зүхтахгүй бол ер нь хоёлын энэний гарт ингээд өгөх магадгүй юм биш үү? Ер нь бол байдал бол нэлээд хурцтай ширүүн болоо явчлаа. Ер нь бол 2 3 өнийг ингээд бол цааш нь харуулчлаа. Тэгэхээр магадгүй дараагийнх нь бид хоёр өөрсдөө байх магадгүй. Тийм учраас хоёлоо зүхтээ гээд ер нь коминыг орж ирэнгуут нь шууд ардаас нь цохиод нэлээд ноцолдож байгаад тэр хоёр бол хүлж орхиод тэгээд зүхтсан байгаа юм. Гэхдээ түүний хүлээс нь амар хурдан суларччихсан. За тийм учраас мэдээж нөгөө хоёрынхаа араас бол гүүгээд барьчихсан. За ингээд буцаж нөгөө хоёрыг бол нилээн зодсон. За тэгээд хоёр ингээд сонголт өгсөн байгаа юм. Амнаасаа чи хүртлээ ингээд сэтлүүлэх үү? Эсвэл тухан дээрээ бол гэсэн бичиг тавих уу гэд. Тэгээ мэдээж энэ хоёр хүүхэн бол бол гэсэн бичиг хийлгүүлээ гэд. Амаа бол сэтлүүлээгүй. За тэгээд энэ комин гэж залуу одоо Татьяна бол ингээд дургу болцсон. Яагаад тэгэхээр 2 удаа хөрөөс нь татгалцсан. Одоо цахилгааны гүйдлийн хүчийг өгөөгүй. Тэгээ дээрээс нь тэр цогцыг хамт гаргалцах гэхэд бол гаргалцаагүй байсан учраас одоо за энэ хүүхэн бол цааш нь задлах тий цагдаад мэдэгдэх гэдэг магадгүй тийм учраас хурдан цааш нь харуулъя. Тэгээд Вераг дуудаад Верад хэлээд чи гарч одоо шинэ бол хай. Утахгүй ингээд Татьянаг нөгөөд чинь харуулнаа гэж хэлсэн. За ингээд Вера боол хайж явах хугацаанд өөрөө ганцаараа зүхтаж амжсан. Вера шууд зүхтчаад энэ талаар цагдаа дээр яаралтай хэлж болох байсан шүү дээ. Яагаад би хэлээгүй юм бол би одоо хүртэл жоох гайхаад байгаа заяа. За тэгээд магадгүй энэ хинд амир хайртай байсан болов, комент амир хайртай байсан болов гэсэн надад тийм юу төрсөн. Одоо судалж авах хугацаанд энэ хүүхэн нь өөрөө баг ингээд комент хайртай байсан учраас орхиж чадахгүйсэн болов гэд. Завьчсан ингээд буцаад дахиад хэрэргөө дахиад судлаад бүгдээ хамтдаа ярьцгаая. За ингээд комент Татьяна 2, Александр Михеев 3 ингээд үлдчихсэн. За Вера явчихсан. За энэ явдлын дараагаар Вера алга болсноос хойш нэлээд хоногийн дараанаас комин өөрөө гарч хайж явсаар агаад нэг хүүхнийг олсон. За энэ хүүхэн болохоор зэрэг жоохон сэтгцийн өөрчлөлттэй тэгээ дээрэс нь гэр оронгүй нэг тийм эмэгтэй байсан. За тэр 27 настай. Түүний нэрийг Татьяна Назимова гэдэг. За ингээд Татьяна Назимова гойч биетэй гайгүйч зүс царайтай байсан учраас л өөрийнхөө эхнэрээ болгож авдаг комин. За ингээд тэрийг ажилуулах гэхээр одоо тийм яг бас ажил хийх тийм чадвар бас түнд байгаагүй, сурах боломжгүй байсан. Байнгын ингээд хүчирхийлдэг байсан. За ингээд өвчтэй эмэгтэй гэмт хэрэгтнүүдээс хурдан залхаад тэд нар ч гэсэн энэ Назимоваг бас үзэхээ байгаад тэд нар ингээд цааш нь оруулахар шийддэг. За ингээд 5 өдрийн туршил түүнд ямар ч хоол өгөөгүй. Тэгээд үүнийхээ дараа торомсны шингэн шууд уулгацсан. Маньяк энэ нэмэгтэйгээ алсныхаа дараа цогцсыг нь чарган дээр ингэж суулгаад одоо суулгахыг ингээ хүлж орхиод тэгээд ингээ чирээд хот руу авч явсан. За тэгээд Морины газар руу шууд авч өгч жагаад айс юм уу яасан. Айсандаа олоод шууд гудамжинд хаяад буцаад хүрээд ирсэн. За ингээд яг энэ хэргийн дараагаар бол ингээд ойр хавийн хүмүүс нь жоохон түүнийг сэжилж эхэлсэн. Яг юу игээд идэв? Яг энэ том зойртой тэг яг юу идэв? Ямар ажил идэв? Ингээд хүмүүс зохиод бол хүнсний ногоо ингээд тариалдаг зардаг байхгүй юу? Та нар харж байгаагүй гэд. Тэгээ ерөнхийдөө тэр байгууламжаа өнгөц харагдлыг нь бол ийм одоо өргөс тэмх худалдаалдаг ч юм уу те. Тийм зойр болох гээд айгүй хөргөс тэмх ингээд авчаа тавьсан. Боолуудын оёсон зүйлс бол орон нутгийн зах зээлийг бол бүрэн хангаж исэн. 1997 оны 1-р сард комин гудамжинд өмнө алга болсон Вера Толпоевтай санамсаргүйгээр уулзсан. Бункерээс аль хэдийн гарсан эмэгтэй маньяктай дахин хамтрахад одоо яг юу нөлөөс нь бол одоо ерөөсө тодорхойгүй байгаа. Яагаад буцаж тэнд ажиллахаар болсон магадгүй түүний шундлыг хөдлөхөр зүйл комин бол ярьсан баг. За жишээлбэл чи борлуулалтынхаа хувийг ав. Тэгээ дээрээс нь компани хэдэн хувийг бас эзэмш. Ингээ бүгдээрээ цаашдаа илүү ирээдүйтэй байна. Одоо ингээд илүү манах ингээ өргөжөө томорцсон байгаа. Чи буцаж ингээд ажиллах юм бол би ингээд чамд арай илүү ажлын нөхцөлийг санал болгоё гэсээр байгаад одоо буцаагаад аваа явсан. За Вера ч гэсэн хамт очсон байгаа. Тэгээд илүү олон боолтой болчих юм бол
одоо ажиллах хүч илүү их нэмэгдэнэ. За тэр хэрээрээ ингээд чиний ажлын ачаал бас буурна гэд түүний бол нэлээд шахаж шаардах гэхээсээ илүү санал тавихад бол нөгөөт нь зөвшөөрчихсөн. За ингээд хэдэн өдрийн дараа Вера 22 настай Ирина Гаушкина гэдэг эмэгтэйг авчирсан. За тэр нь болохоор маниакд бол нэлээд таалагдсан. За үнэхээр гайхалтай охин байсан. За ингээд түүнийг өөрийнхөө одоо аваал эхнэрээ болгоод бүр ингээд тариураар дамжуулаад өөрийнхөө бэлгийн эсийг одоо өөрт нь шингээх гэж оролдож исэн заяо. Одоо их нэртэй болцсон юм чинь одоо Вераг зайлуулах гэж үзнэ. За ингээд надаас урвсан юм чинь ирээдүйд урууж магадгүй одоо угаасаа Вера хэрэггүй болсон учраас би заавал өшөөгөө аавна гэд бас түүнийг алхаар шийддэг. За ингээд эмэгтэйг нэлээд удаан хугацаанд тамлаа надаас нь дээр гიშгүүлээд тэгэл хоригдлуудыг тоормсны шингэн хүртэл ингээд суцсанд нь хүчээр шахаж исэн. За эдгээр нь зүгээр ямар ч хамаагүй эм чин ямар нэг одоо мэдлэгтэй хүн бол ерөөсөө биш. Вера ингээд хор угаад нэг хүмүүс би өгчий гэд. Тэгээд нэлээд тарчилж жагаад хорыг уусныхаа дараа 15 цагийн дараа Вера бол нас орсон байдаг харамсалтайгаар. За ингээд аажмаар Александр Комин Иринаг бүр улам ихээр өрөвдөх болсон. За Ирина Гаушкина ерөөсөө 2 настай охинтой байсан бөгөөд гэмт хэрэгтэн одоо тэр жоох охиныг нь бол байнгын дарамтлагдаг байсан. Комин өөрийнхөө тэр одоо эхнэрийг гоё хувцлахыг ингээд шаардаж эхэлсэн. За ингээд бусад боолуудаараа одоо гоё хувцас сайхан даашин зоёхыг бол тэдрээс шаардаж эхэлсэн. Ингээд дараа нь охин хүчрхийлэгчээсээ жирэмсэн босон ч гэсэн зулбчихсан. За ингээд энэ болохоор Коминыг маш их бухимдуулж, уцаарлуулж за тэгээд нэлээд сэтгэлээр бол Комин хэсэг хугацаанд бол унсан байгаа. Ингээд хулгайлснаас хойш 2 сарын дараа тэрээр Гаушкинаг бункерээс өөрийн орон сууц руугаа шилжүүлж авсан. За тэгээд Комин дээр зочид ирэх болох юм бол шууд Гаушкинаг бункер руугаа буцаагаад оруулцдаг байсан. За ингээд хизээ нэгэн цагт маниак Иринад бол албан ёсны гэрэлтэй бол батлуулаад ингээд охиныхоо овгийг ч гэсэн одоо миний нэр дээр болгочихоо гэж бол хэлсэн байгаа. Энэ үйл явдлыг далимдуулаад Ирина маш хурдан гэрэлтэй батлуулъя ингээд тгий би хүүхдийнхаа овгийг солиулчаад ирье гэж байгаа шууд замаараа цагдаа дээр очиод одоо бүх хэргийг бол хэлээд тэгээ энэхүү эргийг шалгуулахар болдог. Бункерийнхаа байршлыг маш тодорхой зааж өгдөг. За ингээд удалгүй цагдаа нар бол гэмт хэргийн газар ирэхэд Комин бүр улаан гараараа яг газар дээрээ яаж орилж харлаад бусад хүмүүсийг дарамтлаж байгааг бол цагдаа нарт бол баригддаг. За ингээд Мельникова болон Козикова нарыг суллаад бол имлэг төргсөн. За маниакийн хамсаатан нөгөө Александр Михеевыг бол мөн баривчлаад аваа явсан байгаа. 1999 онд Коминыг бол бүх насаар нь 20 ял оноосон шүүх хурж болоод өндөрлсөн. За Михеевд бол 20 жилийн ял өгсөн байгаа. Тэгээд 2017 он саяхан суllагдаж гарч ирсэн. За Александр Комин бол яг энэ шүүх хурлаасаа гараад 4 хоногийн дараа шорондоо ороод нас барсан байдаг. Өөр амиа орлчихсан. Шууд артерийнхаа судсыг бол хансан. За харамсалтай нь маниакийн хуучин хориглолт хизээж сэтгцийн болон бие махбодын гэмтэл бэртлээс бол ерөөсөн ангижрах боломжгүй байсан. Одоогоор өөрсдийнхөө амьдралаа ч гэсэн олоогүй, өөрсдийнхөө ерөөсөн амьдрч үзээгүй хүмүүс одоо байдаг. Тэд нар хэсэг одоо ингээд дарга гэх юм уу байхгүй байсан учраас тэднэрт одоо ажиллах байр байхаа болсон, амьдарч чадхаа болсон байсан. Нэг хэсэг хогийн цэг дээр амьдарч хоолоо залгуулдаг тийм хүмүүс болчихсон. Ингээд тэдрийг хойштоо ямар ч үүний үр дүнд сулгснаас хойш 7 жилийн дараа Татьяна зүрхний шигдгээсээр нас орсон. Харин Ирина Гаушкина болохоор Ятка Полинад одоо өнөөдрийн хүртэл амьдардаг хിവэрэ байгаа юм билээ. За түүний эснэр бол ажил эрхлэлтэй холбоотой асуудал бол одоо хүртэл ингээд тулгардаг. Орон нутгийн бас оршин суугчид нь бас түүнийг бараг л маниакийн хамсаатан гэж үздэг. Одоо хүртэл ингээд гадуурхагддаг хിവэрэ байгаа юм билээ. За яагаад орон сууцанд нь ингээд хамт амьдардаг маниактай удаан хугацаанд хамт амьдарсан тэр үедээ ингээд цагдаад хэлж болоогүй юм байна. Эртхэн цагдаад хэлэхгүй байсан юм бэ гэд хүмүүс л айгүй шүүмжилсэн. За тухайн үед бол үнэхээр тэр хүний одоо дарамтанд айгүйх байдаг байсан. Миний үг үйлдэл болгоныг хяндаг байсан учраас би ямар ч одоо тэндээс гарах тийм юу байхгүй. Намайг ингээд цойрлоод явдаг гарахтаа те юу ч хийлэгдэг байсан учраас би надад үнэхээр гарах тийм юу байхгүй. Утас эдрийн бол байхгүй салгачдаг ч гэдэм үү те. Ингээд
нилээ үг үл бүрийг байнга хяндаг, ямар ч найз нөхөдгөө гаргаж оруулдаггүй байсан учраас бол би цагдаад хэлэх боломжгүй байсан. За үүний дараагаар гэрлэх, батлуулах тэр юу боломж гарсан дээр нь л би уг нь хамгийн хурднараа ингэж хэлсэн. Одоо миний хамгийн хурдан байсан хугацаа л ерөөсө баг ийм байсан юм аа гэдээ бол хүмүүст бол тайлбарлаж одоо хүртэл ярьдсан билээ. Гэтэ үнэхээр зөрөгтэй тийм шийдвэр гаргаагүй бол цагдаад хэлээгүй бол өнөөдөр нэрээ хідэн хоригдлоод газар доор дахиж байх байсныг бол бид нар хинч мэдэхгүй. Сэтгэн гижлээд Александр Ком бол мэдээж энэ гэмт хэргийн сэтэл нь бол маш хувиа хичээсэн зангаас нь болж болох энэ хэрэгүүд бол гарсан амиа хичээсэн би гэсэн төв эготой бусдыг ерөөсөө өрөвдөх тийм сэтгэл ерөөсөө байдаггүй. Инэрэнгүү бус